Өмнө говь нутгийн одоо ирээдүй хөгжил ер нь ямар хувь байна? Хэв зэрэг одоо энэ хугацаанд ахиц гарч та эдийн засагч хүний хувьд бас ерөнхий сайд байсан хүний хувьд ер нь зүгээр хэр өөдрөг харагдаж байна. Өөдрөгийн хувьд бол гарцаагүй өөдрөг. Хувь зээний ирэхээр би чи одоогоос 42 жилийн өмнө говийн нутаг дээр хөл тавьж ирсэн юм. Тэгэхэд ч одоо дөнгөж 20 хэд залуухан хүүхдэл байлаа. Тэгээ тэрнээс хойш бол өмнө говьд чухам юу болж ийн яаж ийн гэдгийг бас ингэж ихтэй байл үе хараад ирээл ороод гараал ингээд явдаг л байсан. Тэгээд энэ хугацаанд одоо 42 жилийн хугацаанд бол өмнө говь танигдахын аргагүй өөрчлөгдсөн шүү дээ. Өсрөнгөө хөгжил гэдэг юм бол одоо жинхэнэ хөдөө орон нутагт гэдэг юм бол манай өмнө говь дээр л харагдаад байгаа юм л да. Тэгээд энэнд бол сэтгэл их хангалуун байдаг. Ялангуяа манай энэ Сэдэгийн багийнхан ингээд ажиллаж байсан үеийнхэн энэ үед бол тэр эдийн засгийн нөхцөл байдал бол бүр ингээд бас нэг ялгагдсан шүү дээ чинь ямар их унтаа маягтай байсан уу өсрэлт байсан уу гэдэг нь бол их тод харагддаг. Тэгээ би тэрүнд бол сэтгэл маш хангалуун байна. Өмнө говь бол том үүрэг Монголын эдийн засгт гүйцэтгэдэг аймаг шүү дээ. Ер нь та нар зүгээр мэддэм үгүй юм уу? Монгол улсын төсөв гэдэг нэг юм байж шүү дээ. Энэ рүү мөнгө хийдэг 6 аймаг байдیں۔ Улсын төсөв рүү мөнгө оруулж байгаа 6 аймаг. Улсын төсвөөс мөнгө авдаг 15 аймаг байдаг байхгүй юу? Улсын төсөв рүү мөнгө хийж байгаа тэр 6 аймаг маань нийлээд 1.9 их 80 төгрөг төсөв рүү хийж байгаа. Тэр 1.9 их 80 төгрөгийн 1.4 их 80-ийн зөвхөн өмнө говь хийдэг байхгүй. Зүгээр саяны миний ярьсан тог та нар төсөөлж өгнө буулгаж өгнөгүй тийм ээ. Улсын төсөв рүү 5 аймаг л мөнгө хийдэг. Тэгээд тэр 5 аймгийн хийж байгаа мөнгө нь нийтдээ 1.9. Тэрний 1.4-ийн өмнө говь дангаараа оруулж байгаа. Тэр 15 аймаг улсын төсвөөс авж ийн гэж шүү дээ мөнгө авдаг. Одоо татаас авж ийн гэсэн үг тийм ээ. Тэд нар чинь бол нэг ойролцоогоор 500-аас 600 миллиард төгрөг авдаг байхгүй. Тэгэхээр өмнө говь аймгийн улсын төсөвт оруулж байгаа мөнгө нь тэр 15 аймгийн одоо 3 жилийнх нь татаасыг даах өрсөн хэмжээний л мөнгө. Тэгээ зөвхөн энэ тоог хэлэхдээ ер нь өмнө говь Монголын эдийн засгт ямар үүрэг гүйцэтгэж байгаа өмнө говийн одоо энэ хөгжил дэвшил нь ямар хөө янзын төвшөнд хүрчихсэн бэ гэдгийг л илэрхийлж байгаа маш том үзүүлэлт. Тийм учраас бол цаашдаа ч гэсэн энэ аймгийн үүрэг рол эдийн засгт бол маш хүчтэй байх болно л гэж би харж байгаа. Та сая ярьлаа шүү дээ. Өмнө говь бол өнөөдөр Монголын эдийн засгийг гол хөдөлгөж хүчний нэг ийм том аймаг. Одоо төсөв бүрдүүлдэг хамгийн том аймаг энэ. Одоо уул уурхай бол энд хамгийн их төлөрсөн аймаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ их төсвийг бүрдүүлдэг аймагт болж байгаа үйл явдал бол Монгол хүн бүрийн одоо анхаарлын төвд байдаг шүү дээ. Тэр тусмаа одоо энэ чинь сонгуулийн цаг болж байна. Улс төрөл бол энд бол хамгийн их өрнөдөг аймаг. Тэгэхээр яг та сая хөдөө орон нутгаар явлаа. Ер нь сонгуулийн үйл явцыг харж байхад ер нь сонгуулийн үйл явцыг хэр явж явах шиг байна. За түрүүн бид нар бас зах зохиос нь ярьжглаа өргөрөөлнө гэх. Тэгэхээр ийм том эдийн засаг Монголын эдийн засаг дотор эзэлж байгаа хувийн хэмжээний ч гэсэн том улсын төсөв дотор эзэлж байгаа ч гэсэн хувийн хэмжээний ч гэсэн ийм том нутаг дэвсгэр дээр бол улс төрийн одоо сонгуул нэлийн ширүүн өрнөх нь бол одоо гарцаагүй байх гэж би бодож байна. Мэдээж хэрэг нийгмийн баялагын хуваарлтын асуудал яригдаад байгаа шүү дээ. Нэг өмнө говьчуудад хайртай дуртайтай биш. Улаанбаатар сууж байгаа хүмүүс, бусад аймагуд сууж байгаа хүмүүс ч нэг сүртэй биш. Энэ нийгмийн баялагыг яаж хуваарлах вэ? Хэн хуваарлах вэ? Хэн ямар дуу хоолойтой байх вэ гэдэг асуудлыг л их онц гаргаж яриад байгаа шүү дээ. Тэгээд энэ дотроос би хувьдаа юу гэж ойлгож байна вэ гэхээр бол өмнө говьчуудын дуу хоолой нь өөрөө бол шийдвэрлэх дуу хоолой байх ёстой л гэж ойлгож байгаа. Тэгээд зүгээр сая уулзалтууд хийгээд ингээд явж хахад бол сонин тоонууд гарч ирж байна л дээ. Тухайлбал одоо энд чинь 14 том уурхай ажиллаж байгаа. Тэгээд энэ 14 том уурхайг чинь бол орон нутгийн төлөөлөл нь тэнд хэд байгаа юм бэ гэж бараг байхгүй шиг удирдлагтна гэдгсэн. Нэг жижиг таван толгой гэдэг нэг юм байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр чинь бол цагийн сайнтай бол нийт ажилчин албан хаагчид одоо тэр уурхай
уурхад ажиллаж байгаа хүмүүсийн 98% нь өмнө говьчууд байсан бол одоо бол үндсэндээ өмнө говьчуудын хувийн жин бараг байхгүй болчихсон байх жишээтэй. Тэнд байсан нэг тосгон гэхэд чинь бол тэр тосгоны чинь бараг байхгүй болгочихсон байх жишээтэй. Зарим нэгэн тэр тэнд төрж өссөн хүүхдүүд гайг болчихсон залуучууд бол зарим нь бол уйлаад ярьж юм лээ. Чи ийм байсан тэгсэн чинь одоо бид нарыг ингээ шахаад гаргаад явчихлаа гэж. Тэгээ эн чинь бол бас нэг гайхамшигтай зөв бодлого биш байх гэж бодож байна. Ер нь бол энэ орон нутгийн өөрөө өдөртөх ёс гэж байж байгаа орон нутгийн хөгжлийн асуудал дээр энэ орон нутгийн ард иргэд нь өөрсдөө дуурдаг байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрийгээ бол хэрэгжүүлэх хэрхээ бид нар эдэлж чадах уугүй юу гэж хүртэл асууж байна л. Тэр утгаараа бол энэ орон нутгийн сонгуул бол бусад аймагуудыг бодох юм бол энд бол одоо алалцаан маягийн юм болж байна л да. Тэгээ та сая хэллээ одоо маш ширүүн болж байна гэж. Тэгээ ерөн зүгээр та сая хэллээ өмнө говьчууд өөрсдөө дуу хоолой маш чухал байна гэж. Тэгэхээр өнөөдөр өмнө говьд болохоор зарим сумдад яг үннийг хэлэхэд өмнө говьчууд нутагтаа цөнх болчиход байна шүү дээ одоо. Одоо зарим сумдад жишээлбэл засаглалыг бол компаниуд авцсан байх жишээтэй. Одоо сонгуулаар яг үннийг хэлэхэд бол мөнгөтэй компаниуд мөнгөөр зодоод одоо орон нутгийн сумдын иргэдийн хуралд маш олон төлөөлөгчөө оруулцдаг. Одоо жишээлбэл цогц эцэн байна нэг жишээ нь хамбогд байна. Гэх мэтчлэн тэгээд энд тэнд зөвхөн компаниг ашигч юм уу? Тийм төлхөө явагддаг болсон. Ийм дүр зураг анзаардаг л да ингээд яваад үзэхээр. Тэгээд энэ өмнө говийн иргэд маань өөрсдийнх нь дуу хоолой хөрхөө байцсан. Цөмөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. За уулуурхаа гэдэг бол тэр макро эдийн засгийн утгаараа ч юм уу Монголын эдийн засгт гүйцэтгэж байгаа том үүрэг энэ төр гэдгээр бол одоо нэг хэрэг. Гэхдээ тэр орон нутгийн ард иргэдийн чинь дуу хоолой гэдэг чинь бол зөвхөн уулуурхаа биш шүү дээ. Зөвхөн уулуурхаа биш. Тэр чинь газар шороонд байж байна тийм ээ. Бэлчээр нь байж байна. Эдийн засгийн тэр сумынх нь эдийн засгийн бүтцэн байж байна. Сургууль нь байж байна. Цэцэрлэг нь байж байна тийм ээ. Тэр бүх асуудал төр чинь бол ард иргэдийн дуу хоолой байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс зөвхөн одоо нэг том уурхай гэж хараад тэгээд тэр нь одоо Улаанбаатарын мэдлэлд байдаг гэдгээр асуудал хандаж болохгүй л дээ. Тэгээ ерөнхийдөө бол том ингээд зургаар нь аваад үзэх юм бол энэ өмнө говьчууд Монголын эдийн засгийн цаашдынхын дүр төрхийг бас нэг харуулах тийм загвар болчиход байна шүү дээ. Бусад аймагуд одоо хөгжихдээ ямар замаар хөгжих юм. Тэр орон нутагт нь нутгийн өөрөө удирдах ёс гэдэг чинь ямар хөө янзаар өрнөх юм гэдэг чинь бол энэ өмнө говь дээр бол яг харагдах гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ өмнө говь дээр ямар хөө янзын загвар бүрдэх нь тэр нь хэр зэрэг үр дүнтэй байх гэдгээс хамаарат дараагийн аймагуд дээр бусад аймагуд дээр ч гэсэн бас тэр чинь нэг бол хуул бурлагдаад явна, нэг бол арай жоохон боловсронгуй болоод алдаа дутагдал байт юм бол тэрийг засаад явах бололцоо гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр орон нутгийн удирдлага одоо тэр ард иргэдийн дуу хоолой нь байна гэдгийг бол зөвхөн нэг уул уурхаагаар төсөөлөд бас хязгаарлаж болохгүй. Тэрний чинь цаана хүний өдөр тутмын амьдрал гэдэг үж байна. Сая одоо явж байхад би тэр юуг нь санахгүй байна. Сумынхын нэрийг би санахгүй. Гэхдээ тэр төмөр зам тавьсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр төмөр зам тавьсан бол сайн хэрэг одоо гайхамшигтай л одоо зүйл шүү дээ. Гэтэл тэрний чинь нэг сөрөг үр дагавар нэгэхэд бол асар их хэмжээний мал одоо дайруулж ийн гэж. Нэг айл чинь баг 80-аад ямаан дайрагдсан л гэж ярьж байна. Нэг хүний яриаг сонсч байсан чинь 20 гаруй тэмээгээ дайруулчихсан гэж байна. Тэгээд тэр малчин бол хөрхийн амтан тэр төмөр зам амарч мч үзээгүй шамтд шүү дээ. Тэгэл хурж ирэл нэг салхи сөрөөл зогсож яхад нөгөө вагон нь хурж ирээд дайрчдаг. Нөгөө хурдан давхиж байгаа машинууд нь хурж ирээд дайрчдаг. Тэгээ ард иргэд нь одоо эн чинь ингэж болж байгаа мөг юм уу? Би эн чинь бас нэг одоо ядаж нэг хохирол мөхрлөө төлүүлээ энэ төр гэдгсэн чинь сүүлдээ нөгөө малаа дайруулсан малчин буруутан болчихсон. Шүүхт дуудагдаад явж ийн гэсэн юм ярьж байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр бол чинь бол бас хариуцлагын тогтолцоо байх хэрэгтэй шүү дээ. Тэр төмөр зам тавих нь бол гайхамшигтай байж болно. Гэхдээ төмөр зам тавихтаа тэр чинь нөгөө мал хаагуур явдیں۔ Хаагуул бэлчдیں۔ Тийм ээ. Тэр ан гөрөө гэдэг юм чинь одоо хаагуураа ингэж нүүдэл нь байдیں۔ Тэр бүгдийг үзэж хараа тэр доогуур дээгүүр нь гарах тэр ан гөрөө тэр мал сал нь гарах тэр гарц орцыг нь бол одоо ингэж бүрдүүлж өгөөд хийх хэрэгтэй байсан байхгүй. Гэтэл тэр юм хийгээгүй. Магадгүй тэр одоо барилга барьж байхдаа л одоо улгаалчихсан л байх л та. Би бол хувьдаа тэгж л бодоод байгаа. Тэгээд өнөөдөр ингэж эцсийн дүндээ хэн хохироо сууж байгаа гэхээр нөгөө малчт нь хохироод сууж явах жишээтэй. Тэгээ иймэрхүү юмн дээр чинь ард иргэд нь өөрсдөө дуурахгүй бол хэн дуурах юм? Тэр компаниас тамхицсан төлөөлөгч дуурах юм уу?
дуурахгүй шүү дээ. Яг жинхэнэ нутгийн хүмүүс л өөрсдөө л энэ дээр дуу хоолойгоо хүргэх ёстой шүү дээ. За би танаас яагаад ингэ асуусан бэ гэхээр ерөн зүгээр өмнө говьчуудын төлөө маш их дуугардаг, өмнө говьчуудын төлөө одоо баян сэтгэлээ чилээдэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Жишээлбэл одоо Батэрдэн гишүүн олон жил одоо үнэхээр өмнө говийн төлөө гэж ингэж ажиллаж байсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр яг үнийг хэлэхэд одоо улс төрийн ашиг сонирхол маш их байна. Одоо яагаад гэхээр та бүхэн түрүү ярьлаа шүү дээ. Энэ том одоо үндсэндээ төсөв бүрдүүлдэг нэг өөр хэлэхэд мөнгөний уурхай болсон энэ аймаг дээр тийм үү? Ямар нэгэн тийм ашиг сонирхлоо зайлшгүй оруулах энэ дээр одоо эзэгнэх гэсэн нэг тийм улс төрийн нэг том тийм махнаас одоо тийм үйл ажиллагаа яваад байна шүү дээ. Би бол дотроо тэгж хардаг байхгүй юу? Тэгээд бол эртнээс эхлээл энд чинь байнгын нэг тийм хуучин нэг бүгдэд ил болцсон нэг технологиор ингээл байнгын одоо энэ өмнө говьд хамгийн одоо хүндтэй нөлөөтэй яг үнийг хэлэх хүлээн зөвшөөрөгдсөн тийм лидерүүдийн орон нутгийн тийм нөлөөтэй хүмүүсийг харлуулдаг нэг ийм технологи аль үжээ хэлсэн шүү дээ. Одоо нүүрсний хулгай гээл хичнээн олон одоо 2-3 жил үргэлжиллээ. Гэтэл тэр нь нотлогдсон юм байхгүй. Тэрнийгээ өнөөдөр цагаатах гэхээр өөрсдөө хичээд байдаг. Тэгэл энүүгээр энэ технологиор ашиглаад одоо өнөөдөр бас энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа энэ өнөөдөр орон нутгийг авч явж байгаа залуучуудыг харлуулах маапцсан бүтцтэй ч гэж байгаа шиг тийм үү. Ингээд ийм технологи амар их явах юм. Та өөрөө улс төрчмийнхөө энийг одоо юу гэж хардаг вэ? Тэгээд юу гэж харах вэ? Манай өмнө говьчуудын төлөө дуурдаг хүн хүмүүс энэ яг үнийг хэлэхэд одоо шахан зайлуулдаг шүү дээ. Ер нь манай байж байгаа царай тэр шүү дээ. Зүгээр чи надад нэг асуултанд хариулаад байх. Одоо өмнө говь аймагаас төрсэн өмнө говь гэсэн зүрх сэтгэлтэй одоо хамгийн мундаг бизнесмен хэн бэ? За Батэрднийг чи сайн нэрлэлээ тийм үү? Батэрднээс өөр чи нэг хүн нэрлэж та. Яг үнийг хэлэхэд миний санаанд бол чи шууд хариулж чадахгүй л байна шүү дээ. Олж ирэхгүй шүү дээ. Чи бодож шүү дээ тий. Бусдаа энэ өмнө говьс хүмүүсээс асуулт хинч хэнийгч нэрлж чадахгүй байхгүй юу? Батэрдний хэмжээнд тэр өмнө говьыгаа хайрладаг, сэтгэдэг, тэрний төлөө зүрх сэтгэлээ тавьдаг тийм бизнесмен үнийг бол одоо олж харахад бол хэцүү. Гэхдээ тэр чинь зөвхөн бизнесмен биш бас улс төрийн зүтгэлтэй хүн шүү дээ. Тэгээд би бол одоо олон жил мэднэ л дээ Батэрднийг. Би айгүй сайн чинь тэр говь шанхын наадмыг анх ингээд зохион байгуулад явж исэн тэр үе одоо бидний бас нэг халамжлан хүмүүжүүлэгч гэж хэлэх юм уу да тэр үед Рашмагийн Гава гэж генерал байсан. Бид нар чинь ерөнхий сургуульд багшилж исэн үед. Тэгээ Гава генерал чинь бид нарыг одоо энэ өмнө говь нутагт бас нэг хайртай дуртай болгох энийг бас нэг анхаарч явахд бол маш их үр гүйцэтгэсэн хүн шүү дээ. Тэгээд тэр үеэс эхлээл ингээл харж байхад тэр говь шанхын наадам гэдэргээд эхлүүлээд ингэж явж байхдаа тэрний цаана байсан зүйл нь бол юу юм бэ гэхээр энд нэг хүмүүс нэг 3 хоног хурж ирээл нэг хэдэн морь уралдуулаад нэг хэдэн бүх барилдуулаад явахтай биш. Энд чинь Монгол уламжлал, Монгол соёл тийм ээ. Монгол сэтгэхүй энэ бүх юмыг яаж энэчнээ хадгалж үлдэх үү? Яаж энийг авч үлдэх үү? Тэр говь шанх гэдэг чинь хурдан морины юу юм бэ лээ шүү дээ. Удам угшлах юм уу юу гэх шанхын морь гэдэг тэр угшлыг хүртэл яаж авч үлдэх үү? Тэрний төлөө санаа тавьж байсан хүмүүс хэн байгаа? Тэгж харж байсан хүн хэн байгаа? Яг одоо Батэрднийг айгүй сайн санаж байна. Учиртай 3 толгой гэж одоо манай Монголын хамгийн мундаг одоо нөгөө ганц урдаа барьдаг юм шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрний партитур нь байхгүй болчихсон. Партитур нь байхгүй болчихсон. Учиртай 3 толгойгоо бид нар тавьж чадахгүй болчихсон байхад тэр хувьяасаа мөнгө төгрөгийн бүх юм гаргаал тэр партитурыг бүгдийг гаргаж сэргээж тэгэл явж байсан шүү дээ. Өнөөдөр бид нар улсын наадам болох тэр учиртай 3 толгойгоо сквадрын талбай дээр тоглоод их мундаг л одоо баярлал гүйдэг үсттэй. Тэ? Тэр чинь бол юу хэлээд байна вэ гэхээр бол хэн сан байсан бэ гэдгийг бол тэр болгоо хүмүүс мэдэхгүй шүү дээ. Нэгдүгээр тэр байна. Хоёрдугаарт нь одоо энэ орон нутгийн залуучуудаа гэдгийг бол би айгүй сайн санаж байна. Энэ залуучуудаа дандаа дэмжинэ. Дандаа дэмжинэ. Эднэрийг л өмнө говь ихтер л одоо тэгэл татаал дэмжээл туслал яаж яах вэ энтергээл өмнө говийн хүүхэд ер нь ингэж явах ёсгүй шүү энтергээл нам харгалзахгүй тийм. Нам харгалзахгүйгээс гадна нэг тийм жоохон өнцөрхөг үзэлтэй гэж хэлэхээр шгүй өмнө говь гэсэн өнцөрхөг үзэл гаргах гээд байдаг. Тэгээд тэгж явдаг л хүн шүү дээ. Сэтгэлээс л байдаг хүн. Тэгээд тэр өмнө говийн хөгжилд хийсэн бүтээсэн юмнуудын бол одоо би зах цухаас санаж л байна л да. Хамгийн анхны одоо тэр нэг
Юм чинь бол энэ 5 дахь нүүрсийг чинь хэрвээ би андуураагүй бол эхлээд машинаар нөгөө юу зүйдэг байсан. Хятад зүйдэг байсан. Тий. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа өнгөрсний дараа надтай нэг тэр ярьж суужсэн чинь тэгжээс. Гэхдээ амраа ягаад монгол хүн энийг зөөж болдгоо. Монголчууд ягаад энэ чинь ажлын байртай байж болдгоо гэд. Тэгээд нэг хэдэн машин оруулж ирэл тарааж өгвөл монголчууд зөөж эхэлсэн шүү дээ. Машин оруулж ирэл зөөж эхэлсэн. Тэгэл тэрнээс хойш нөгөө манай бусад нөхдүүд чинь энэ рүү орж ирэл тэгэл чи их баг энэ төр гэл нэг бөө юм болоод явж ижээс. Тэр чинь тэгж л эхлүүлж байсан шүү дээ. Өнөөдөр тухайн үедээ хэрвээ би андуураагүй бол нүүрсгүүд чинь юу байсан? Хин тоодог байсан. Пап уу гэл бараг л зэрвэдэг шахал нэг тийм л юм байсан шүү дээ. Өнөөдөр нүүрсэл Монголыг авч явж байна. Хамгийн ашигтай бизнес чинь нүүрс үстэй. Гэхдээ ягаад энэ хамгийн ашигтай бизнес дээр нь монголчууд ажиллаж болдгүй юм? Нэгдүгээрт ягаад хамгийн ашигтай бизнес дээр нь энэ орон нутгийн хүмүүс нь залуучууд нь өөрсдөө ягаад ажиллаж болдгүй? Чи тэрийг надад хэлээд өгөх ямар учиртай? Болох ёстой үстэй энэ чинь. Ажиллах ёстой үстэй. Тэгээ энэ чэнээсээ хэдэн төгрөг олох ёстой үстэй. Тэгээ амьдрал ахуйгаа аваад явах ёстой үстэй. Гэтэл би сая дээр уулзалт хийж явж байсан чинь тэр машин төрхтэй байгаа нэг залуучуудыг шүүх мөхрөө өгсөн юм уу, цагдаа магдаад өгсөн юм уу, бас нэг хэдийн болгочихсон. Тэгэл айлгаж зөрдүүлэл элдв янз юм болоод байгаа сурагтай байж. Тэгэж Монголыг хөгжүүлэхгүй, тэгэж урагш нь явуулахгүй шүү. Тийм учраас бол тэр Батэрдэн дээр бол тэр илүү тутам юм яриад байх ямар ч шаардлага байхгүй. Цаадах чинь бол энэ өмнө говийг ер нь бол бүр юмнаас эрхмэлдэг хүн. Би чамд нэг түүх ярьж байгаа. Чи зүгээр мэдхүүгүй юу? Тэр гишүүнээс нь эгүүлэн татах нэг төдгөлзүүлэх нэг асуудал яригдаад байсан шүү дээ. Тэгээ тэр үед чинь өмнө говоос сонгогдсон 2 гишүүн байсан байх тийм. Хоёр дахь нь Наранбаатар гэдэг нөхөр. Наранбаатар гэдэг нөхөр. Тэр чи одоо гишүүн байх хэвээр. Гишүүн байгаа. Тий. Тэр нөхөр хоёр чинь ингээд хоёулангийн ерөнхийдөө явуулах гал улсын их хурал дээр асуудлаараа таалттай хуралдаа муралдаа болоод элдв янз юм болоод ингээд. Тэгэхэд бол Батэрдэн хэлжсэн байгаа. За би яах вэ? Надад бол нэг яагаад байгаа юм байхгүй. Тэгвэл өмнө гов Монгол улсын их хуралд төлөөлөлгүй байна гэдэг бол байж болохгүй зүйлээ. Энэ нутгийн ард түмэн өөрийн гэсэн төлөөлөлтөй заавал улсын их хуралд байх ёстой. Тэр утгаараа намайг яах вэ? Та нар явуулж болно. Энэ нөхрийг аваад үлдээрэй гэж. Тэгээд тэрний чинь санал хураагаад тэр арчсан намынхан тэр Наранбаатарын чинь дэмжиж санал хураагаад нэг 2-3 саналаар үлдэжсэн шүү дээ. Тэгээд тэр чинь бол өмнө говийн төлөө бол тэр өөрийнхөө эрх ашгийг ингээд бодоод элдв янз юм болсон бол нэг хэрэг. Тэгээд чинь тэр өмнө говь бодоод тэгээ өөрийгөө ч гэсэн зөвлөлж явж байгаа гэдэг чинь том юм биз дээ. Тэгээ одоо өнөөдөр юу гэж муулаад байгаа, юу гэж харлуулах гээд байгаа. Тэр нөхөр ч одоо нэр дэвшээгүй биз дээ. Тийм шүү дээ. Энэ нутгийн сонголт. Үнэхээр тэр бол үнэхээр ханшуутай загсан байхгүй бидний хэлээр. Тийм. Тэгээд тэр чинь нэг Монгол хүний жудаг гэж нэг юм байна шүү дээ. Тэрийг харуулж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь манайхан ямар тэр нь манайхны ой жоохон богинохон дөө. Тэгээд өнөөдөр ч одоо тэгээ өнгө мөнгөнд нэг хөлбөрдөг нас цаашаа нэгэл явцдаг нэг тийм юм илүү л болчиход байна л та харамсалтай. Одоо яг нэг ярихад ингээд би өөрөө өмнө говьд ирээд би өмнө говьих биш. Та дөрөв ярьж байна. Би бол өмнө говьчуудыг бол их азтай гэж боддог байхгүй юу? Бас өөр аймгийн хүний үед хараад атаархдаг байхгүй юу? Одоо өмнө говь гэхээр ямар ч монгол хүний санаанд заа хамгийн түрүүнд альж аймагт очиод ингээ асуухад захын хүн ажнаа гэж ярина. За ажнаа Батэрдэн гэхээр шууд өмнө говь гэдэг нэг ийм ойлголт ингээ салшгүй. Тэгээ хүн нутагтайгаа ингэж ийм гүн арилцаатай байна гэдэг бас сонирм байвал. Тэн дээр би бас чихад нэг түүх ярьж. Тэр чи одоо 90 хэдэн онд санагдаж байна. Энэ чинь бол өмнө гурав бид нар чинь хар замаар л явдаг. Шорон замаар л тавьдаг байлаа шүү дээ. Тэгэл наашаа ирэх гэж бүтэн өдөржингөө болно. Энэ тэнд нь шаварч суучих юм ийм. Тэгээ тэр үед улсын их хурлын гишүүн энэ манай Батэрдэн одоо Цэбаяр сайхан гэдээ бас байсан. Хоёр гишүүн маань бол бас тухайн үед нэг арчсан холбоо явсал засаг барьж байсан үед бол нэг замал тавьмаар байна гэж. Урагшаага өмнө говь руу зам тавьмаар байна. Тэгээ тэр чинь хөрөнгө оруулалтын их усүр бол баг байхгүй шүү дээ. Мөнгө төгрөг бол маш ховор байсан. Тэгэхэд ингээл бүр явсаар байгаа л ингээл хүн болгонд ойлгуулал тэгэл зам тавьулжсэн байхгүй. Тэгээ тэр замыг чинь эхлүүлсэн шүү дээ. Тэгээ сая би явж хахад бас хөөрхөн зам эхлүүлчихсэн байгаа юм байна. Энэ 70 задуудаас болгоон тэгээ болгоноос Мандлоо тэгээ Мандлоогоос цаашаага өвөр хангаар тавьчихж байгаа байхгүй. Тэгээ энэ одоо манай сэдэ эднэрийн анх эхлүүлсэн ажил байна л дээ. Айгу холыг харж штэ тэд нар чинь тийм ээ. Өвөр хангаа чинь бас асар их бололцоотой аймаг тэнд бас тодорхой хэмжээний зах зээл байгаа. Тэр зах зээлийг энэ урагшин зах зээлтэйгээ холбож өгөх. Тэгээд энэ өмнө говийн сумууд дотор чинь бас
Булган нэг жоохон орхигдоод байдаг. Мондловоч одоо бүр нэлийн хүнд байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тэнцэнээс бол ард иргэд нь нэлийн их явсан. 2500-аад хүн амн байсан ч одоо бараг 1000 хүрэх нүгүү юу гэж ярьж шүү дээ. Их хүмүүс нүүж байгаа юм байна. Тэгээд тэр чинь бол нөгөө тэнцэнэ бас нөгөө бололцоо харагдахгүй байгаа учраас л нас цаашаа нүүж байгаа шүү дээ. Тэгээд тэр бололцоог чинь шийдэхин тулд тэр зам тавьж байгаа. Замаар нь дамжуулаад энэ хөгжлийг аваач хийгээд ингээд санаачлаад явсан чинь бол одоо маш зүг байхгүй. Тэгээд алсын хараатай их мундаг бодлого явуулж байна гэж би хувьдаа харж байгаа. Тэгээд дээрээс нь эднэр чинь бол сая тэр Булган суманд юу яаж байна? Дулааны 100 те халаалтын юм ажиллуулсан. Тэгээ хүтэн читэл нь 2 дахин нэмэгдээд тэгээ тэр Булган суманд чинь ажиллаж амьдарч байгаа дулаанаар хангагдж байгаа хүмүүс чинь дахиад 2 дахин өсөх бололцоог нь гаргаад өгчөж байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү ажлууд бол хийсэн байна уу? Үгүй үннийг хэлэхэд бол эднэр бол ер нь бол маш сайн ажилласан гэж би хувьдаа бодож байгаа. Мэдээж хэрэг үгүйсгэж дараа нөгөө тал нь бол одоо тэгэл гарч ирэл улаан цамил үгүйсгэж шүү дээ. Юу чийгээгүй лалалалаа гэл тэгэл өөр ярих юм байхгүй болох тэр одоо тэгэл нэг ганц 2 хүнийг гаргаж ирэл элдв янзаар харлуулна. Тэгтээ эн ч одоо эрхэш одоо тэрийг одоо манайхан гадралдаг болсон байл. Тэр тусмаа өөрсдөө ялгаж салгана шүү дээ. Одоо ялгаж салгадаг байлгүй дээ гэж би гордод шүү дээ. Ер нь зүгээр тийм бүтээн байгуулалт маш сайн явж байна. Тий. Одоо хамгийн аслагдсан сум 3 төс рүү хар зам тавигдаад одоо бараг 70 км үлдсэн байна шүү дээ. За. Тэгээ одоо бараг миний харж байгаагаар бол ховдын дараа бараг орох аймаг бол одоо өмнө говь шиг харагдаж байна. Бүх сумд нэг бараг хар замаар холбогдох тийм гоё ирээдүй харагдаж шүү дээ. Тэгээ ийм юм хийж бүтээж байгаа залуучууд одоо жишээлбэл би шууд л хэлмээр байна. Одоо Батэрдэн гишүүний ингэж олон жил нутаг орноо гэсэн тэгээд энэ нутаг орныхоо төлөө зөвхөн өмнө говь биш Монгол их орныхоо төлөө гэсэн ийм өөрөө тийм та түрүү хэллэх үндэслэх хүн гэсэн шүү дээ. Үнэхээр Монголын төлөө гэхээр өмнө говь хорхог хүн гэж хэлэх юм уу яг. Ер нь тэгээ их үндэслэх Монгол гэсэн хүн шүү дээ. Тэгээ ер нь бол тэр бол бүр нэвт үнэртэй дээ тийм үү. Нэвт үнэртэй дээ. Энэ өөрийнхөө үзэл санааг их орондоо тэгээд тэр тусмаа төрж өссөн үлгийн энэ өмнө говь нутагта тийм хайртай тэрнийхээ хөгжлийн төлөө үнэхээр зүрх сэтгэлээ зориулдаг ийм залуу үеийг ингээд нам харгалзахгүй ингээд бэлдээд бизнесийн салбарч тэр бүгдэнд нь ингээд туслаа дэмжээ зөвлөөд ингээд явдаг хүн шүү дээ. Ингээд бэлдсэн залуучуудыг өнөөдөр ингэж харлуулах яахан тийм харамсалтай санагдаад байгаа байхгүй энэ технологи. Тэр харлуулж байгаа юм нь үнэхээр сөрхий яваад байгаа юм уу те? Үгүй юм чи одоо мөнгө төлөөд асар их ингээд явж шүү дээ. Одоо ингээд одоо нэг муухай болчих одоо ингээд мөнгө төлөөд. Тэгээд тэрний чинь агуулга гэж юм байгаа байлгүй дээ. Тэд нар чинь бол хүн үзээд энэ арай энд чинь энэ чинь Монгол жудаг гэж байна, Монгол ёс гэж байна, энэ чинь хүнийг бас нэг ингэж улаан цайм гэтгэж болохгүй тэр. Манай сонгогч нар өөрсдөө бас нэг жоохон юмд жоохон хэрсүү хандах хэрэгтэй байхгүй. Ч одоо алин болгоо ингээл нэг нь хэлэхтэр ингээл ингэж намраал ингэж намраад ээж болт юм. Бид нар чинь бол одоо нэг тийм бэлэнчлэх сэтгэлгэн дээр маш их байгаад байна шүү дээ. Ялангуяа энэ улс төр дээр бол ажиглаад байхад зүгээр хар пиараг дагаал баярлал тэгээд нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр эмоц одоо чинь ер нь бол хин дээшээ гарч ирж байгаа нэхтэр тэр нэг одоо дээр үед бол уран панал гэсэн нэг үг байсан юм. Одоо тэр нэг уран паналдаж чаддаг одоо нэг цэцэрхэж ярьж чаддаг нэг тийм хүмүүс чинь л тэгээд нэг чихэн дээр нь цэцэг ургуулна гэдэг лөө. Тэр чадвартай хүмүүс чинь л гарч ирээд агтл тэдний ярьж байгаа юмны цаана бол юу ч байдгүй шүү дээ. Хоосон зүгээр л хоосон гүтгэлэг тийм. Тэгээд тэр энэ манай энэ одоо сайтынхан сэтгүүлчд маань баяр ёслолын байдалтай хүлээж аваад алгадшаад тэгээд сэвэд өргөжүүлээд одоо та нарын хийдэг ажил чинь тэр үсттэй тийм. Тэгээд тэрнийхээ дараа нь сонголтоо яах вэ гэдэг одоо тэгээ үнэн чухал юм уу мөнгөн чухал юм уу гэсэн асуудал хүртэл орондоо яриа сууж байдаг болцоход байна гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр би зүгээр ардчсан намын нөхдүүдтэй бас хамт явсан учраас тэдэртээсэн та нар юунд нь гайхаад байгаа. Энэ сонгол үеэр тэр төдрөг бол та нар л дайрна шүү дээ. Дайрахтаа тэр нөгөө нэг улиг дам гулсан хэдийн мал гаргаж ирэн тэрийг нэг чихрийн цаасыг нэг арай жоохон ондоо өнгөтэй болгох бах. Тэгэл дэрүүгээр дэрнэ. Ажил хийж байгаа хүн хичнээн их дайруулж ийн төдий ч нөө зөв шугамн дээр явж байгаа юм байна. Зөв бодлого хэрэгжүүлж явж байгаа юм байна. Хэрвээ чамд дайрахгүй шүмжлэхгүй элдв янз юм байгаа бол харин эвлээ нөхөр минь гэж одоо өөрөөсөө асуух хэрэгтэй байх л гэж хэлж явсан. Та одоо ингээд өнөөдөр босгож байгаа юм байна тий. Зүгээр өмнө говийн яг одоо нийт сонгогчдод хамдаа та нэг өөрийнхөө зүгээр нэг зөвлөмж гэдэг юм уу? Та бол том хүн шүү дээ бас. Ерөнхий сайд байсан. Одоо өөрөө том улс төрийн зүтгэлтэн зүгээр өмнө говийн сонгогчдод хандаад зүгээр бас нэг
санаа оноогоо хэлүүлэх зүгээр. Сая явсан газруудаа хэлж явсан л да. Одоо бид нар хөгжил дэвшил энтер гэж яриад байдаг шүү дээ. Хөгжил дэвшил энтер гэж янз янзын юм ярина гэдэг чинь бол одоо энэ байшин барилгатай ч биш. Хөгжил гэдэг чинь эцсийн дүндээ бол манай монголчууд ярьдаг хүн нэмэх юм бол хүнс нэмнэ гэж. Энэ л байгаа байхгүй юу? Улаанбаатар хизээ юм гоё болчихсон. Одоо чинь бүхэл юм бол Улаанбаатартай төвлөрөл дэше яваад байна шүү дээ. Улаанбаатар хүн ам нь 1 сая хүрээл тэгэл шин чанар руу шилжчихсэн байхгүй юу? 1 сая гараал тэгэл одоо чинь баг сая 800 төгч ийн үе яаж байна. Тэгэнгүүт чинь цоошин зах зээл гарч ирэл тэнцээ чинь эрэлт бий болол нийлүүлэлт нь бий болол тэр нийлүүлэлтийг чинь хангадаг жижиг дунд үйлдвэрлэл янз янзын үйлчлэгээ ингээл нэмэгдэл ингээл босоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр хөгжил гэдэг чинь эцсийн дүндээ явсаар байгаад хүн нэмэх л асуудал. Хүн нэмэл чадах юм бол одоо тэгэл хүнсээ нэмнэ гэдэг л асуудал. Тэгээ өмнө говьд бол энийг л бол айгүй сайн бодож байгаа. Ёстой юм гэж хэлээд байгаа. Хүн нэмнэ гэдэг чинь энэ чинь хурж ирээд зүгээр нэг одоо нэг тийм эзгүй хээр тал дээр суугаад байх тухай асуудал биш шүү дээ. Айтайхан сургууль нь байх ёстой. Сургууль нь байшин барилгын айтайхан байхаас гадна тэр сургуулийн агуулга нь сургуулийн заа харга нь тийм ээ. Энэ бүх юмнууд бол үнэхээр л одоо хаанаас ч юунаас ч дутгааргүй байх ёстой. Энд байж байгаа эмнэлэг нь одоо бас ямар ч юмнаас дутгааргүй л одоо эмнэлэг байх ёстой. Тэр наркологийн төв мөвөдөр байгуулсан байна лээ. Энд чинь бас юм хийгээгүй ш. Нэлийн юмнууд байсан. За соёл амралтын одоо хүн чинь бас нэг орой өвдөж ингээд гараад энэ тэн зуух. Би одоо чинь аймгийн төв дээр хурж ирээд ингээд нөгөө Google Map дээр л харлаа л да нэг ойр зур нэг кофе аваад уучих газар байна гэсэн чинь өчтнөө олон газар гарч ирж байна шүү дээ. Одоо маш олон газрууд гараад ирсэн. Тэгэхээр нэг залуучууд нэг орой нэг кофе уугаа суучих, хоорондоо ярилцчих газар үзүүр үзье гэдэг. Тэгэхээр одоо ер нь супер гэж хэлж болохоор шахуу театр энэ чинь байгуулагдчихсан байж байгаа. Тэр соёл амралтын хүрээл ингээд тэр нэг том хүүхдийн парк шиг юм энэ чинь байрчсан байна. Технологийн коллеж гэдэг байсан. Политехникийн нийт сургуулийн салбар нь энэ чинь байгуулагдчихсан. Тэгээд одоо томоохон кампус барих гад төслөө хийчихсэн байгаа юм байна. Тэгээд тэр хэрвээ босоод ирэх юм бол энэ чинь шинжлэх ухааны аягүй том төв болж хөгжиж ирэх байхгүй юу. Тэгэхээр тэр хөгжил гэдэг юм чинь л нөгөө нэг хүнийг татах юмнууд чинь л байгаа байхгүй. Тэгээ тэр технологийн коллеж нь байгуулагдаад, кампус нь байгуулагдаад түрээ тэр нь энэ ч ингээд айтайхан орон сууцтай байж гэн, орой өвдөж ингээд ороод суучих нэг айтайхан газартай байж гэн, үзэх кино нь байж гэн. Тэгээд хүн нэг 5 туханд бүрдээд ирэх тэр хүмүүс чинь наашигаа явна шүү дээ. Тэгэхээр тэр хүн нэмэх юм бол хүнс нэмэгдэн шүү гэдгийг үгний чинь утга нь тэр байгаа байхгүй. Энийний чинь цаана эдийн засгаа босгож ирэх. Эдийн засгаа босгож ирэхин тулд зөвхөн тэр нэг хэдэн уулуурхаа гэдэг дээрээ биш. Энэ яг энэ оршин сууж байгаа ард иргэдийнхаа тэр бизнесийн бололцоог нь улам өргөжүүлж өгөх тухай асуудал байгаа. Тэгээ энэ дээр бол манай Сэдэгийн үдчихсэн багийнхан их дажгүй байжсан. Нэрээ би энэ завшааныг бас ашиглаад өмнө говьчуудад талархал илэрхийлмээр байна. Яг гэвэл та нар манай Сэдэрч засаг дарга байсан шүү дээ. Тэр чинь хөрхэн амтан бас нэлийн юм үтсэн байх хэвээр ер нь бол шалгаагүй юм байхгүй, үзээгүй, ухаагүй, тэр валертаагүй юм бол байхгүй. Тэгээ тэр бүгдийг тэр залуу хүн шүү дээ, бас залуу хүн чинь бас нэг хоршоор нь хөдлөлт шүү. Тэгэхэд чинь сэтгэлийн тэнхээгээр гаргаж ирээд энэ бүгдийг давж гараад тэгээд ард иргэдээсээ бол үнэлгээ авсан. Чи үнэхээр сайн байсан. Одоо чи бид нарыг төлөөлөөд улсын их хурлд суужээ гэдэг ингээд очлоо. Тэгээд улсын их хурлд чинь очичход анхудаа сонгогдсон гişүн шууд эдийн засгийн байнгын хорооны дарга болно гэдэг бол маш ховор тохиолдол байхгүй, бараг байхгүй шахуу зүйл. Тэгэхээр энэ өмнө говьчууд бол маш мундаг сонголт хийсэн байна. Маш мундаг сонголт хийсэн байна. Зөв сонголт хийсэн байна. Та нарын хийсэн сонголтын чинь үр дүнд бол одоо ингээд та нарын төлөөлөл болж байгаа хүмүүс маань энэ их хурлд очиод сууж ийн. Үнэхээр одоо мундаг байна. Багчийн өмнө говьчууд та нараар. Тийм учраас бол одоо би зүгээр хувьасаа л талархал илэрхийлье. Өмнө говийн ирээдүй бол үнэхээр гоё харагдаж байна. Тэгээд энэ орон нутгийн сонгуул дээр тэр нэг жоохон элдв янзын хинээрхэл тэр нэг трол гэдэг нэг доогор нь бичдэг нэг балер юмнууд биш үү. Тэр марнаас нэг жоохон холхон шиг байгаад нэг өөрийн гэсэн ухаанаар тийм ээ нэг сэтгэлийн хөдөлгөөнөөрөө тэгээд нэг элдв янзын болчихгүй хон шиг нэг жоохон хэрсүүхэн шиг сонголтоо хийгээрэй. Би бол ер нь энэ залуучууд бол та нарын нүрийг улаалгахгүй сайхан залуучууд байна л гэж ойлгосон. Тий. Эцэст нь би зүгээр нэг тантай зүгээр үзэл бодлоо олцъя. Зүгээр хөгжлийн төлөө сайхан яриасаа тийм аа бие биенээ харлуулах биш. Нөгөө яг багийнхын хэлдгээр өмнө говьчууд нэгдээд сайхан энэ залуучуудаа дэмжээ тойроод
би засаг дарга болно, намайг ерөнхий сайд засаг дарга болгож байгаа энтэр гээд одоо тэгж ярилгүйгээр тийм үү? Тэгээд тэр ерөнхий сайд нь шийддэг юм уу? Харин тийм ерөнхий сайд ард иргэд өөрсдөө сандараа шийдэж шүү дээ. Энийгээ бид нар дарга болохгүй, энийгээ үгүй. Энтэйг би одоо засаг дарга болно, тэр маань иргэдийн хурлын дарга болно. Энэ хэдийг одоохон шахаж зайлуулъя гэж ингэж хачин сонгуул хийлгүүгээр гой хөгжлийн төлөө яриад өмнө говь яаж хөгжүүлэх вэ? Яаж бүгдээрээ илүү сайхан амьдралыг зогсоох вэ гэдэг талаас өмнө говьчууд маань бас нэгдээд ингээд ягасаа л гэдэг талаас би бас тэгж бодож байгаа хгүй өөр хүн аймгийн хүний хувьд. Тийм. Зөв. Тэгээ ерөнхийдөө амар жаргалгүй хурж ирээд бас нэг иймэрхүү юм ярьлаа энэ төр гэдгийг бол та нар болж игэл бас олон хүмүүс төргээрээ надад бол гол хэлэх гээд байгаа санаа маань бол нэг жоохон хариуцлагатай байж нэг өөрийнхөө хувь заяанд эзэн байж нутаг орондоо эзэн байх жинхэнэ утгаараа эзэн байх. Тэрнээс тэр нэг Улаанбаатар сууж байгаа нэг төшөмлийн өрөөнд дээр очиод царай алдаад гуйлах гойгоод одоо надад нэг сургуульд нэг 20 төгрөг шийдээд өгөөч, эмнэлэгт нэг 50 төгрөг шийдээд өгөөч гэж суухгүйгээр энэ ч тэр нутгийн хишиг гэдэг нэг хөтөлбөр байсан шүү дээ. Тэр хөтөлбөрөө өргөлжлүүлээд тэгээд тэр өсөлттэй өмнө говьгээд шинэ хөтөлбөр байгаа юм байна. Тэр хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах болцоо бол байгаа шүү. Тэгээд өмнө говьчууд ажгүй бахоо шийдчих бах тий. Таны үгэнцэнтэй шүү дээ тий. За их баярлалаа тань. За. Тий. За баярлалаа.